нийслэлийн засаг дарга дүүргийн засаг даргын томилгоо хийхдээ дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрийг үндэслэж гаргах учиртай Монгол Улсын засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 26-гийн 2, 26-гийн 3-т энэ талаар маш тодорхой заасан. Өнөөдрийн байдлаар Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 40 төгөлдөр шийдвэр Баянзүрх дүүргийн засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлсэн 40 төгөлдөр шийдвэр ирээгүй байна. Яагаад вэ гэвэл сонгуулийн тухай хуульд заасны дагуу Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооноос сонгуул явагдаж дууссаны дараа сонгогдсон хүмүүс төр үнэлэх олгож чагсаалт үйлдээд бүрэн эрхийн хүлээн зөвшөөрүүлэхээр дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал өргөн мэдүүлдэг. Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал анх дугаар хуралдаанаа хийгээд хамгийн анхны гаргах шийдвэр нь бол төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн тогтоол байх учиртай. Өнөөдрийн байдлаар энэ шийдвэр гараагүй. Монгол Улсын дээд шүүхийн 2009 оны 3 сарын 31-ний өдрийн 8 дугаар тогтоол бол Монгол Улсын засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлсан байдаг. За ийхүү тайлбарлахдаа бол уг хуулийн 23-ын 7-д хурлын нийт төлөөлөгч гэдгийг тайлбарлахдаа тухайн хурлаас бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн төлөөлөгчдийг нийт төлөөлөгч гэж үзнэ гэж заасан. Өнөөдөр Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооны дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд өргөн мэдүүлсэн шийдвэрийн дагуу бол 35 төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төслийг өргөн мэдүүлсэн байна. Баянзүрх дүүрэг маань өөрөө бол 41 төлөөлөгчтэй байх учиртай. 6 төлөөлөгчийг бол сонгуулийн хууль тогтоом зөрчсөн гэж дүүргийн сонгуулийн хорооноос чагсаалтаас нь хассан байсан. За энэ шийдвэр бол шүүхэн шатанд эцэслэн шийдвэрлэгдээгүй явагдаж байгаа. Өчигдөр Баянзүрх дүүргийн ардчилсан намын хэсэг нөхөд маань хэвлэлийн байгууллага хийгээд шүүхэн шийдвэр эцэслэн гарсан мэтээр мэдээлсэн байлаа. Өнөөдрийн мэдээлэлээр бол захиргааны нэрийн анхан шатны шүүхэн шийдвэр гарсан боловч дав заалтах шатны шүүхэнд гомдол гаргасан байгаа учраас анхан шатны шүүхэн шийдвэрийн биелэлд түтгэлцсэн эцэслэж шийдвэрлэгдэг байна. Ийм нөхцөл байдал үүссэн байгаа учраас нийслэлийн засаг даргын зүгээс Баянзүрх дүүргийн засаг даргын томилгоог хийх боломжгүй байдал үүсэж байгаамаа. Төрийн үйл ажиллагаанд бол хууль дээдлэх зарчим үйлчилдэг. Хуулийн дагуу гаргаагүй аливаа шийдвэр бол мэдээж хууль бусын зүйл болох учиртай. Тэгэхээр нэгэн дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал анх дугаар хуралдаанаараа төлөөлөгчдийнхээ бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн тогтоолоо гаргаагүй. Тэр шийдвэр нь албан ёсоор нийслэлийн засаг даргад ирээгүй байгаа нөхцөл нийслэлийн засаг даргын дүүргийн засаг даргын томилгоог хийх боломжгүй ийм нөхцөл байдал. 41 төлөөлөгчийн 35 нь хүлээн зөвшөөрөх төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх юм бол Монгол Ардын намын 19 төлөөлөгч бол тухайн дүүргийн иргэдийн хурал олонх байна. Хэрвээ 41-ээр нь шүүхийн шийдвэр эцэслэн гараад 41-ээр нь тооцоод ингээ үзэх юм бол магадгүй шүүхийн шийдвэр эцэлж гараагүй байна. Гэхдээ гарсан тохиолдолд жишээ нь магадгүй 22 ардчилсан намын нөхдийн маань ярьж байгаа 22 төлөөлөгч нь бол ардчилсан намын хол. Тэгэхээр олонх нь хинбэ гэдэг нь одоо хүртэл ингээд шүүхийн шийдвэр эцэлж гараагүй байгаа учраас тодорхойгүй байдалтай байна. Тэгэхээр энэ дээр бол нийслэлийн засаг даргын зүгээс улс төрсөн ямар нэгэн аль нэг нам эвсэл бүлгийн байр суурийг баримтлсан зүйл байхгүй. Засаг төрийн төлөөлөгчийн хувьд төрийн хууль тогтоомжийн дагуу гаргах ёстой шийдвэр учраас ийхүү хүлээгдээд байгаа. Шүүхийн шийдвэр гараагүй байгаа нөхцөлд бол мэдээж бид нар хөндлөнгөөс нөлөөлж аль нэг намаас ч юм уу хэн нэгний зүгээс элдв мэдэгдэл янз бүрийн шийдвэр гаргах нь бас буруу юм аа. Тийм учраас бас бусад нам ёслолынхаа хүмүүст энэ шүүхийн шийдвэрт хөндлөнгөөс нөлөөлөх гэж оролдох янз бүрийн байдлаар хэвлэлийн байгууллагыг мэдэгдэл хийгээ түр хазнаач гэж шүүхийн шийдвэр гартал гэж уриалмаар. Бид бол засаг даргын зүгээс дүүргийн иргэдийн хуралд 3 удаа бичиг явуулсан байгаа. Та бүхэн хурлаа хуулийн дагуу хийгээч. Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн шийдвэрийг албан ёсоор гаргаач гэсэн хүсэлтэй бол шийдвэр албан бичгээр бол 3 удаа хөрвүүлсэн. Дүүргийн хурал манай хоёр намын бүлгийн нөхдүүд маань хоёр ингээд өөр газар хэсгэрээ хуралдаад байгаа. Албан ёсоор нэгдсэн хуралдаа өөрөөрөө хуралдаж төлөөлөгчдийн бүрэн эрхийг дүүргийнхаа сонгуулийн хорооноос өргөн мэдүүлсэний дагуу гаргасан шийдвэр бол бидний гарт ирээгүй. Монгол Улсын үндсэн хууль засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн дагуу дараагийн засаг дарга томилогдох хүртэл өмнөх засаг дарга бүрэн эрхээ хэрэгжүүлэх учиртай ийм хуулийн заалттай.
Тэгэхээр Баянзүрх дүүргийн засаг дараагаар ажиллаж байгаа бүр даавал ажиллаа хийж байгаа гэсэн. Төрийн ажил тасралтгүй хүй өргөдөл учиртай. Би сая хэлсэн. Засаг даргын бүрэн эрх дараагийн засаг дарга томилогдсноор дуусгах болох учиртай. Төсөв батлах бол хуулийн хүрээнд дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал хийх ёстой ажил. Тэгэхээр дүүргийн иргэдийн төлөөлөгч маань хуралдаад ажиллаа хийх ёстой. За баярлалаа. Өөр асуулт байна уу? Би дахиад нэг тодруулах хэлцэхэд та бүхэн одоо энд бол ямар нэгэн улс төрчин асуудал байхгүй нэг зөвхөн одоо дүүргийн сонгуулийн шийдвэр хорооны дүүргийн одоо сонгуулийн үр дүнгээр Сүхбаатар Баянгол дүүрэгт бол ардчлан намын нам ялсан байгаа. Нэр дэвшигч. Энэ Баянзүрх Баянгол Сүхбаатар дүүргийн засаг даргыг бол нийслэл засаг дарга бол ямар нэгэн асуудал нь хуулийн өрөөнд байсан учраас ямар нэгэн асуудалгүй томилсон байна. За би нийслэл засаг даргыг ахлах зөвлөх мөнхөрт гэж юм байна. Энэ засаг даргын замын газрын хууль эрх зүйн хэлтсийн дарга давааж байгаа гэж байна. За баярлалаа.